Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр өнөө өглөө сэрвэдэнд өдөр байна те. Бүр өчтөр зохинд засарсан байсан шүү дээ. Тэгэхээр та эн чинь л Монгол юм да те. Тэгээд өнөө өглөө ингээд сэрүүнд би ингээд настай ээжтэйгээ хамт оноод тэгээд өглөө автосан зав авч яваад нэг сурагч хөө унтчих. За. Тэгээд утсан мацаа ингээд бүр ингээд өвөр дээрээ тавиад ингээд бүр нам унтчих. Тэгээд 3 дугаар сургуулийн өдөнд ирэхээр би сэрээгээд 3 дугаар сургууль гэсэн чинь сансарт боонаа ахаа. Бид нэр бие биендээ халамж тавьж явах хэрэг нь бол хэрэгтэй. Бие биендээ сэтгэл гаргаж явах хэрэгтэй. Яг тэгэхээр энийг надад сэтгэл гаргасан, надад халамж өгдүүлсэн хүмүүсээс сурсан зүйл аахгүй. Тэгэхээр та бүхэн өнөөдөр өчигдөр хин нэгэнд халамж өгдүүлээд сэтгэл гаргаад та бүхэн одоо эзэн та бүхнийг хэрхэн шагнасан талаар та бүхэн бас хуваалцаарай гэж уриалмаар байна. Ер нь бол манай энэ комент хэсгээр бол ер нь бие биенийг урамшуулах тий гоё ойлгосон үгүүдээ бичих бол нээлттэй байгаа шүү дээ. Тэглэх байх уу. Тэгээд сонсогчд маань бүгдээрээ идэвхтэйгээр бидэнд өглөөний мэндийг хүргэж байна. Тэгээд та бүхэнд ч гэсэн бүгдэнд нь өглөөний мэнд яг одоо үзэж байгаа тэр цаг үеийн мэндийг танд хүргэе. Тэгээд өглөө бүр бидэндээ хамт байж эзнийг магтаж, эзний үгэнд суралцаж байхдаа үргэлж баяртай байдаг шүү. Тэгээд бид хамтдаа байж эзний дор нэр дор цуглах нь өөрөө маш сайн зүйл. Тэгээд зориулалт гарган үздэг, дэмждэг та бүхэндээ бас энэ өглөө талархмаар байна. За тэгээд манай Итгэл радиогоос Мерагийн номын тавир нэвтрүүлэг маань эхний подкаст маань эхний дугаар бол хүргэсэн байгаа. Тэгээд та бүхэн тэр дугаарыг үзсэн болов уу гэж бодож байна. Тэгээд манай хөтлөгч Ами өнөөдөр эсгэлэн Христ итгэлийн ертөнцид хамгийн их хүмүүст ивэл болж байгаа хүмүүсийг одоо тий Бурхны энэ дэлхий дээр асгаж байгаа тэр эрүүл ивэлүүдээс хоцрохгүй байх, түүнээс ундаалах тий хүн болгон худаг руу явж чадахгүй тий гэдэг шиг өнөөдөр манай итгэл үйлчлэлийн хувьд та бүхэнд манай Христ итгэлийн хамгийн чухал номуудыг ингээд одоо цуврал болгон хүргэх болно. Та бүхэн тэгээд манай Мерагийн номын тавир нэвтрүүлэгтээ хамт алцгаагаарай. Тэгээд сонсогчд манаас эхнээсээ сонсоод танилцаад явж байгаа ах гэж бодож байна. Тэгээд гайхалтай Христ итгэлийн тэдгээр хүмүүсийн одоо зохиосон номуудыг бас сонсохдоо маш их ивэл авч байгаа. Миний хувьд тэгээд сонсож байгаа таны хувьд ч гэсэн бас маш их ивэлийг авах байхаа гэж найдаж байна. Тэгээд тиймэрхүү одоо Христ итгэлт зохиолчдын зохиолсон зохиол бол өөрсдийнх нь үзэл бодол гэхээс илүүтэйгээр яг Бурхны үгийг, Библийг өөр талаас нь тайлбарлсан тийм байдаг гэдгийг ер нь бол анзаараад байгаа. Тэгэхээр ер нь та бүхэн бидний хувьд энэ өдөр тутамдаа тэдгээр ном зохиолтой танилцах гэдэг бол бас маш чухал гэдгийг яг подкаст бичиж эхэлснээс хойш бас өөрөө айгүй нөгөө биеэрээ мэдэрч айгүй ойлгож байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн бидний үйлчлэлийг дэмжиж подкастыг маань хэрэгтэй хин нэгэндээс хуваалцаж өгөөрэй. Тэг үргэлжлүүлээд магадгүй түүнээс суралцсан тэдгээр зүйлсүүдээ бас бидэндээ хуваалцвал бид нэр цаашаа хийх улам их урам зоригоор тэтгэгдэх болно гэж энэ өглөө бас хуваалцмаар байна. Тэгээд гайхалтай өглөө гэсэн эзэнд талархъя. Тэгээд хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө магтцгаая. Тэгээд та Бурхны өмнө ирээд түүнд магтаалыг өргөөрэй. Зүрх минь бат бай, обхан зүрх минь бат бай. Би доли мөнхөд би магтан доли. Зүрх минь бат бай, обхан зүрх минь бат бай.
бат бай обхан зүрх минь бат бай би доли монхот би магтан доли зүрх минь бат бай обхан зүрх минь бат бай би доли монхот би магтан доли таны харин тэнгэр тулмаа таны үнэн үсэт хүрнэ таны харин тэнгэр тулмаа таны үнэн үсэт хүрнэ ой таны хүмүүсийн таталхан дорги ой таны үнэс нүдийн тамагтали орги ой таны хүмүүсийн таталхан дорги ой таны үнэс нүдийн тамагтали орги таны харин тэнгэр тулмаа таны үнэн үсэт хүрнэ таны харин тэнгэр тулмаа таны үнэн үсэт хүрнэ ой таны хүмүүсийн таталхан дорги ой таны үнэс нүдийн тамагтали орги ой таны хүмүүсийн таталхан дорги ой таны үнэс нүдийн тамагтали орги Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа Үйлс 17 дугаар бүлгийн хэд үлээ? 27 дахь шил. 27 дугаар ишлэг хамт үзснэ. Тэгэхээр өнөө өглөө залбирлын одоо лайв явагдчихсан залбирлын хөдөлгөөний. Тэгээд тэрэнд бас оролцдог. Тэгээд тэнд оролцож чи манай германы шүтэр хэдэн сонсогчд бас оролцож байна. За. За тэгээд одоо сарн тэгээ дарсрын гээл тий таньдаг хүмүүс орж иж илээ. Тэгэхээр эзэнтэй хамт байгаад баярлаа. Ард түмний хөдөлгөөн залбирч энэ өдрийг эзний үгтэй бас эзний сүнстэй эхлүүлж байгаад үнэхээр их талархаж байна. Тэгээ эзэн өнөөдөр таны тий бусдын төлөө бол залбирахад бас сурж өөрийг нь таньж мэдхэд зориулсан энэ цаг хугацааг ивэж өрөх болтугай. Амен. За ингээ өнөөдөр бид нэр Үйлс 17 дугаар бүлгийн энэ 32 дугаар 27 дугаар ишлэл хүн бурхныг ирж хайж түүнд хүрч түүнийг олоосаа гэснийх билээ. Тэр бид бүхний хинээс ч холгүй байдаг гэдэг ишлээ. Бурхан бидний хинээс ч холгүй байдаг. Харин бид л бурхнаас холдог. Бурхныг сонгохгүй байх, бурхныхаар хийхгүй байх, эсвэл өөр арга зам хайх гэх мэтлэр ингээд бурхныг холдог, бурхнаас холдог. Тэгэхээр Адам бол гим хийснийхаа дараа ч гэсэн бурхны оршихуйд байж исэн. Каин бол дүүгээ алж явах үедээ ч гэсэн ер нь бол бурхны оршихуйд байжсэн. Яг тэр түүний сонголт байсан. Харин Каин тэрний дараа эзний оршихуйгаас явлаа гэдэг үг гэдэг байхгүй. Нэгсдээ хүмүүсийг гим хийж гим хийн гот бурхан хүүшээ чи болж байна энэ ч намайг одоо яаж
одоо шарж балж гинэ гэл ингээд өөрийгөө зөв энэ буруу гэж ойлгуулдаг тийм нэг юм болов ш. Хүнийг алдаж унахад нийтэн харин түүн туслахад бэлэн, тэр байдлаас гарахад бэлэн, уучлахад бэлэн, дахин хүлээж авахд бэлэн. Яг ийм нөхцөл байдлаар байж байгаа. Харин хүн юм хийчээ, гим хийчээ. Эзэн лөө ойртох биш, холдох, нуугдах, далдлах, тэ? Одоо юу гэдгийг түүн зарим тохиолдолд бол хүмүүсээр тэ энийг бурхан надаар хийлгсэн гэж хотлоо ярих. Ийм сонголтууд хийхэд тэд өөрсдөө эзний оршихугаас явж байгаа зүйл болж байна. Бурхан энэ дэлхийн хаасаагүй байдаг. Харин эзний оршихуй бол түүнтэй хамт байдаг хүмүүстэй хамт байдаг. Тэгэхээр ингээд нэг юм орон зайны асуудал яригдаад байгаа юм шиг юм хэмжээсийн асуудал ярилцаад байгаа боловч ойлголтын болоод энэ сүнслэг байдлын хувьд бол энэ нь бидэнд их тодорхой байгаа зүйл байна. Тэгэхээр энд нэг ийм зүйл. Паул Арипаг гэдэг Грекийн одоо Афин хотод байдаг тэр садгай зах зээлийн талбай дээр одоо жинхэнэ одоо хамгийн шилдэг лекторууд нь хамгийн шилдэг одоо багш нар нь ном хаялцдаг тэр газар Паул эзний үгийг тунхаглаж явахдаа юу гэсэн гэхээр хүн бүр бурхныг ирж хаагаасаа түүн төрч түүнийг олоосаа гэсэнтэй эзэн үндэстнүүдийг бүтээж газрын хэвлэгээр байрлуулж тэгээ хэл хязгаарыг нь тогтоож өгсөн юм а гэж. Тэгэхээр эзэн хэдийгээр биднийг тарааж байрлуулсан боловч энэ дэлхий дээр биднийг өөрийг нь олоосаа гэж хүсдэг тэр бурхан бол ганц л байдаг юм. Амен. Тэгээд тэр биднээс хэзээ ч холддоггүй гэж. Тэгэхээр энэ дээр хүн бурхныг ирж хайж гэж. Энэ ирэл хайгуул тийм аимшигтай хүнд хүчээр ирэл хайгуул биш. Энэ ирэл хайгуул хүн ингээд хаана нэг газарт нөгөө газар руу явах биш. Харин юу намайг бурхнаас хол байлгаж ийнэ вэ гэдэг өөрийнхөө дотор өөрөөсөө ирж хайх тэр ирэл хайгуул ахгүй юу? Тэгэхээс биш бурхан олдохгүй хол газар дэлхийн хязгаарт байх тэр ойлголт бол биш. Тэгэхээр дундад зууны үед одоо харанхуй Европ ингээд 1000 жилийн харанхуй үе байсан гэж бол ярьдаг. Тэр үед ийм үг хэлдэг байсан. Энд бурхан байхгүй гэдэг үг хэллэг. Гэтэ энд бурхан байхгүй гэдэг үг нэхээр энд бурханыг ирж хайдаг хүн, бурхан цэцэгтэй хүн, энд залбирал хийдэг хүн, залбирлыг удирддаг хүн, энд эзний үгийг дамжуулдаг хүн, эзний үгэнд хайртай бас эзний үгийг хамт судлаа, сураа, бурханыг ирж хай гэдэг хүүхдүүдтэй бурханы талаар заая, бурханыхаар амьдрий гэж хэлдэг хүн байхгүй гэдэг тэр утгыг энд бурхан байхгүй гэж хэлдэг байсан. Тэгэхээс биш бурхан байхгүй болно гэж бол байхгүй. Энэ дэлхийн хамгийн аимшигтай, хамгийн хорон, хамгийн өөдгөө үйл явдал болсон газар ч гэсэн бурхан наатаа зогсоохгүй юм. Намайг оролцуулахгүй юм. Тэгэд надтай хамт наад нөхцөл байдлаасаа наад одоо хорон муугасаа холдохгүй юм уу, гарахгүй юм уу? Наад чинь давагдашгүй, дийлдэшгүй, өөр сонголтгүй нөхцөл байдал биш шүү дээ. Би аврах чадaltaй бурхан шүү дээ. Би юмыг сайжруулж, би юмыг өөрчилж чаддаг бурхан шүү дээ. Би хүнийг мухарлаж, гим нүгэл бүх зүйлүүдийг хийхээс аргагүй нөхцөл байдалд оруулдаг нэг юм бол биш. Би хүмүүсээс холдож, би хүмүүсийг хайдаг, орхидог тийм нэг юм биш. Эзний оршихуй гэдэг ойлголтыг би та бүхнийг Библиэс судлаасаа гэж бол хүсэж байна. За ингээд энд өнөөдөр бидний хамтдаа ингээд ярьж байгаа энэ хэсгээр тэгж байгаа. За түүнд хүрч түүнийг олоосаа гэсэнтэй гэж Бурхныг хэрвээ бид ингээд өөрөө хаагаад олчих байсан бол олчих штэ гэж бол хүмүүс бол бодож байгаа. Гэтэ нэрээ олмоор байсан уу? Нэрээ ингээд гим нүгэл хиймээргүй, буруу зүйл хиймээргүй, худлаа хармааргүй, хулгай хиймээргүй, одоо завхаармааргүй, эсвэл одоо бусдыг ашигламааргүй байсан уу? Одоо ингээд мэдээж чуулганы пастораар үйлчилж явах үед би ч өөрөө сул дорой хүн олон зүйл дээр өөрөө алдаж бүдэрч одоо унаж ингэж явсны хувьд тэгээд дараад нь эзний хайр нэгүслийг хүссний хувьд хүмүүстэй ярилцах үедээ миний хувьд бол нэлээд одоо гүн гүнзгий шудраг ярилцахыг хүсдэг. Зарим тохиолдолд сайна пастор хатуу гэж бол хэлэх үг бол байдаг. Тийм дэлхий дэндүү дөөлөн байсан нь Бурхны тэр одоо шудраг байдлаас таныг холдуулах шалтгаан болсон. Хүмүүстэй ингээд нэг гим хиймгт за зүгээр чам шиг юм хийсэн хүмүүс зөндөө. Гэтэ тэр гимийг хийсэн хүмүүс таны өмнөөс Есүс Христийг хүлээж авч таны өмнөөс Бурхны уучлалыг таны амьдралд Бурхны өрөөлийг үрж чадахгүй байхгүй.
Та л өөрөө Есүс Христийг хүлээж авч, та л өөрөө гэмшиж, та л өөрөө хүлээн зөвшөөрч ижиг бол. 7 тэр бом хүн сайныг одоо сайнаг өмөрөөд сайнаг бид нар батлан даяа гэсэн чадахгүй бид нар өөрсдөө ч батлан дааж чадахгүй юм чинь. Ганцхан Есүс Христэл биднийг батлан дааж чадна. Есүс Христ биднийг дуучилж чадна гэж бол Бурхны хүсэл сургаалтад бичсэн байна. Дахиад асууя. Үнэхээр одоо бид түүнийг эрен хайсан гэж юу? Гэхдээ бид бүгдээрээ боддог байсан ойлгомжтой. Яг л Бурхан бидэнд олдохын тулд үргэлж юм сэжүүрүүдийг өгдөг байсан тухайга Паулаар дамжуулан энд хэлсэн байна. Хүн Бурхныг ирж хайж түүнд хүрч түүнийг олоосаа гэснийх юм аа гэж. За энэ нь юу гэж юм гэхлээр Бурхан өөрөө бидэнд олдохыг гэсэн. За Адам анхны хүн Адам гим хийсэн их нартайгаа. Тэгээд тэр Бурхантай уулзах урдан дуртай, түүнтэй ярилцдаг, түүнээс үүрэг даалгавар авдаг. Тэгээд одоо яг тийм те түүний өөртөө даалгаж өгсөн зүйлүүд өөрөөр нь хийлгэж байгаа зүйлүүдэд жаргалтай байсан. Жишээ нь Бурхан түүгээр юу хийлгдэг байсан бэ гэж бол хүмүүс бол заримдаа асууна. Бурхан түүгээр амьтдыг нэрлүүлсэн. Тийм үү? Тэгэхээр хүн хэл яриатай байж дээ. Бурхан түүгээр амьтдыг нэрлүүлсэн, тэр амьтдыг хэрхэн хайрлах вэ, халамжлах вэ, тэр талаар ярьсан. Тэр амьтдад одоо та халамж анхаарал тавих, цэцэрлэгийг харж хандах, цэцэрлэгийг лөө дайрах, хулгайч одоо цэцэрлэгийг сүйтгэх нэгэн Бурханаас хүчрхэг нэгэн байгаагүй боловч Бурхан өөрөө энэ дэлхий дээр одоо тий хөөчгсөн байгаа муу нэгэн байгаа гэдэг Бурхан өөрөө мэдж байгаа. Харин түүний бүтээсэн хүн бол мэдгүй байсан. Дуулал 8 дугаар бүлэг дээр Яхова бидний эзэм таны нэр юутай агуу вэ те хүн бий чи хэн болоод та биднийг хайрлаж та биднийг Тэнгэр элчнээс дээгүр болгож байгаа юм бэ гэдэг магтан туудаг. Бид Тэнгэр элчнээс дээгүр тийм одоо байдлаар Бурхнаар бүтээгдсэн боловч бид бас муу сүнс биднийг шоглохтойгоо сул дараа гэдгийг бол өөрсдөө хүлээн зөвшөөрөх бол хэрэгтэй байна. За ингээд гим хийгээд нуугдсан байсан. Тата хин Эва хоёлаа болио. Бурхан дээр очив. тэргүй мэдэн штэ гэсэн тийм бил. Яг л гим хийх мэдрэмж, гим хийсний дараах шок одоо гим хийсний дараах өөрийгөө буруутгах байдал ичхүүр гэдэг юм зүйл чи энгийн зүйл биш гэдгийг бид нар бүгдөө мэдж байгаа. Энийг анх удаага амсаж байгаа байхгүй. Тийм учраас хүмүүс гим хийсэн нь үнэн боловч үүнийгээ ойлгож ухаарч өөр зам байдаг, эргэж болдог, ботож болдог, засаж залруулж болдог, засаж залруулахгүй хүлэн зөвшөөрөөд дахин дигэхгүй байхын тулд шийдвэр гаргаж болдог гэдгийг ойлгохын тулд эзэн өөрөө Адам чи хаана вэ гэж ярьсан байна. Би ч юм хаана удаа чи мэдэж байна. Их гүрийж ин да идэр гэдэг ч юм уу тэгж хорон үгээр дайр давтлаагүй. Чи хаана вэ? Би танаас ногд. Яагаад ногдсон? Чи бороо хийсэн юм уу? Чи юм мэдсэн юм уу? Тэгэхээр эзэн бидэнд олдохыг одоо олдоход ингээд одоо яг тийм. За энийг одоо юу гэж тайлбарлах вэ? Бид Бурхныг олох гэхээс илүү Бурхан биднэрт олдохын тулд бидэнд маш их ойрхон байдаг гэдгийг л. Яг ингээд чи байна уу гэд байна. Байна уу? Байна. Тэгээд нэг харааны бэрхшээлтэй том болсон залуу надад гэлжсэн. Би баг бахта гэл юм мөргөөл ингэж явах үед ээжигээ дууддаг байсан. Ээж байна. Тэгэл нэг юм руу аюултай юм руу ойртоод эхлэхэд ээж нэрэн дууддаг гинэ дөнгөт. Яасан гүнхтэл урд чи юм байна шүү. Ээж нь дандаа дууддаг байсан. Тэгэд энэ харилцаан дотор юуг ойлгосон бэ гэхлээр ерөөхдөө бол хүмүүс би жоо аюултай юм руу явах юм бол хүмүүсийн сэтгэл хөдлөл надад сонсогдох юм байна. Би алдаа гарах юм бол ингэх юм байна. За ээжийн хоолоор дуу албал энэ бүх зүйлүүдээс надад тохиолдож байгаа зүйл хүнд хэцүү юм уу эсвэл гайгүй юм уу гэдгийг би ойлгож мэдэх юм байна гэдгийг ээжийнхээ хоолойны өнгнөөс мэддэг болсон гэсэн. Адам чи хаа байна гэдэг бол зандал хийлэл шийтгэх гэсэн, зодох гэсэн те өөрийнхөө эрх мэдлийг харуулж айлгах гэсэн тийм нэгэн хүчирхийлэгчийн дуу хоолой биш. Харин алдсанд нь харамссан, үнд нь ороогод нь харамссан тэгсэн ч гэсэн хайрлсаар байгаа. Тэгээд те үргэлжлүүлээ тэр хайрын харилцаан дотор байхыг хүссэн Бурхан эцгийн дуу хоолой байсан гэдгийг бид санаж явах хэрэгтэй.
Тэгэхээр бурхан олдох боломжтой. Тэр бидний хинээс ч холгүй байдаг гэж Библиэд бичсэн байна. Бид өнөөдрийн үгийн цагаараа Үйлс 17-гийн 27. Хүн бурхныг ирж хайж, түүнд хүрч, түүнийг олоосоо гэснийх билээ. Тэр бид бүхний хинээс ч холгүй байдаг билээ гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгэд та яг одоо эзнийг эрен хайж байна уу гэдэг асуултыг дор бүр хүн бүрний өөрөөсөө асуух бас хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэгээд эзэн бидэнд олдоход маш ойрхон байдаг. Тэгээд бид харин хайж байна уу гэдэгт л одоо хамаг утга учир нь байгаа гэдэг талаар. Тэгээд бид бурхныг эрен хайж, түүнд хүрч, бас түүнийг олж, үргэлж түүнтэй хамт байх болтугай гэж хүн бүрийг өрөмөр байна. Тэгэхэд эзэн тантай маш ойрхон байгаа шүү. Та магадгүй хол гэж бодож байгаа ч гэсэн ойрхон байгаа шүү гэдгийг энэ өглөө бидэнд сануулж байна.
Тэгэхээр нэг хамгаалтын ажилтан одоо камер хяндаг залуу За. нэг байгууллагад ийм том ийм одоо юу гэдгийг галын нэг асуудал ингээд гарсны дараа камерын хяналтуудаар хүмүүсийг харж ирсэн байна. Хүн үлдэж юу, яаж юу те хэнийг нохтортой юм шиг одоо яасан юм шиг одоо гэдгсэн чинь нэг хонголд нэг эмэгтэй үлдсэн байсан. Тэгээ тэр залуу тэр эмэгтэйг тэр нэг харж байгаа камераараа дамжуулан удирдах тэндээс гаргасан байдаг. Тэр эмэгтэй тэр залуу харахгүй байгаа. Тэгтээ тэдгээр давхрын тэнд зогсож байгаа чи би чамайг харж юм. Чи одоо наад хаалгаа орхиод нөгөө тийшээгаа яв. Зөв. Наад ногоон гэрлээ дагаа яваарай. Тэгээд дараад нь шатны бариулаас нь барьж яваарай. Нөгөө тал руу гарч болохгүй шүү. Тэр наад давхраас чинь доод давхар шатж байгаа учраас одоо энэ хонглоор яваарай гэд ингээд хідээч унтарч магадгүй тэр радио одоо тий байгуулгын тэр аюулгүй тэр радиог хэрэглэн хамгаалтын өрөөнөөс тэр эмэгтэйг удирцаараагаад гаргасан мэд. Харамсалтай нь дараа нөгөө эмэгтэй мэдээж талархлаа илэрхийлэх гэсэн чинь тэр залуу тэр эмэгтэйг гаргахын тулд өөрөө түүнээс гарах боломжоо ашиглаагүй байсан. Учир нь тэр эмэгтэй гаргад дуусах үед өөрөө гарах боломжгүй болсон байсан. Бидний гим нүгэл биднийг бурхнаас холдуулсан зүйл Есүс Христ загламаа дээр хадагдан алагдж төлөгдөх тийм одоо өндөр төлөөстэй байсан. Юм Гитлер шиг юмнуудаас болоод бид нэр ингэж байгаа ингэж битгий бодоорой. Гитлерийн асуудал 45 оны үед л шийдэгдсэн. Тэр Гитлер тэр 45 онд одоо үхээд те тэгээд бурхан түүнтэй ямар яриа хийж ямар шүүлт хочин болохыг бол бид бол мэдгүй. Харин өнөөдөр бидний тухай ярьж байна. Төмөр өөр хүмүүсийн тухай ш. Яг өөрийнхөө тухай л яриарай. Өнөөдөр та одоо залбирхтаа өөрийнхөө тухай залбираарай. Бас таны гомдоос нь таныг эвдсэн таныг эвгүй байдалд оруулсан хүмүүсийг ч гэсэн ер нь орхий. Өөрийнхөө тухай л ярь. Орчлын ертөнцийг бүтээсэн одоо бидэнтэй хамт байгаа эзэн бурхан минь танд баярлалаа. Магтаал хүндэтгэл алдар бүхнийг танд өргөе. Агуу хайрын нэрлэлээр дүүрэн байж адгийн морийн суулаа түүний хүмүүсээс биднийг хамгаалж өгөөч. Биднийг бидний дотор оршигч хорон муугаас хамгаалж өгөөч. Таныг ирэн хайхгүй байгаа, таныг ойрхон байхад илүү хоол, илүү ээдрээтэй, илүү хэцүү гим нүглийн замыг сонгож байдаг биднийг таавчилж өгөөрэй. Бүх магтаал алдрыг танд өргөн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.